Эртхэн зайгаа авах хэрэгтэй 15 төрлийн найз. Найз гэдэг хүний амьдралд хамгийн чухал нөлөө үзүүлдэг хүмүүс байдаг. Харин дараах 15 төрлийн найз таны амьдралд саад бэрхшээл, элдв янзын төвөг учруулахаас өөрөөр хэрэг болохгүй ажээ. Тэднийг амьдралаасаа эртхэн арчиж хаях хэрэгтэйг сэтгэл зүйчид сануулж байна. Нэгт араарч нь муулдаг найз. Нэг өдөр босоод ирэхэд нэр хүнд чинь шалбаагтаа утгалдчихсан байх өдөр хүний амьдралд бишгүүдээ л тохиолддог. Тэгвэл үүнийг ихэвчлэн араар муулагчид таныг байхгүй үед хийсэн байх нь бий. Тэд хүний нүрэн дээр шударгаар хэлхий гэснээ хэлж, хий гэснээ хийж чадахгүй бөгөөд гагцгүй хин нэгнийг байх үед араарч нь өнөөх хорон санаагаа амжуулахыг зорддог. Хүссэндээ хүрч хин нэгний нэр хүндийг унгалаа гэд тэд зогсно гэж үгүй. Нууц хадгалдаггүй найз. Таны итгэж, найдаж хэлсэн нууцыг өөр хэн нэгэнд зүгээр шар мэдээ дуулгаж байгаа юм шиг юу ч бодож саналгүй хэлж байвал та түүний хувьд хинч биш гэж дүгнэж болно. Та эртхэн хүн чанарыг нь таньж мэдсэн дээрээ түүнийг амьдралаасаа гаргаж хаях хэрэгтэй. Нууц хадгалж чаддаггүй ам султай хүмүүсээс болж хаасайгүй хэрэг зөрчил, зодон цохион, муу мухай зүйлс хорвоо дэлхий дээр болж байдаг шүү дээ. Сүрэг инээрийг цацруулдаг хүнээс хол байгаарай. Сайхан харилцъя, сайхан бай гэхээр нэг л болж өгдөггүй хүмүүс байдаг. Харахаар л ягаад ч юм тэнгэр бүүдийгээд ирж байгаа юм шиг энэ төрлийн хүмүүст хамт олон найз нөхдийн халуун дулаан уур амьсгалыг эвдэх юм бий. Тэд ихэвчлэн амьдрал тохиолдох зарим саад бэрхшээлд өвдөглөж, шантарч түүнээсээ өөрийгөө татаж чаддаггүй. Атаархах хүнээс зайгаа авах хэрэгтэй. Бусдад хэмгүй цагаан атаархал байж болох ч өдөр тутам хүн бүрт атаархаж, бусдыг дормжилж, доош хийж, өөрөөс нь хид хідэн алхмын урд байгаа хүнийг хараад хий хоосон бухимдаж, болж өгвөл хорлчих юмсан гэсэн бодолтой хүмүүсээс хол байгаарай. Тэд хизээч уршилдаггүй бөгөөд харин баг багаар хоошилж байдаг. Түүгээрч зогсохгүй хажуудах хүнээч гэсэн уруу татаж, амжилт олтоос нь хойш чангааж байдаг гэжээ. Амин хуваа хичээсэн хүн. Амжилтанд хүртлээр бусдын хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийг ашиглаж байгаад оргилдон гарсныхаа дараа бусдыг үл ойшоодог. Алдар нэрийг зөвхөн өөрөө л хүртэхийг хүсэгчид хаасайгүй. Тэд ганцаардлын ууг ашууг амсаж хамт олон найз нөхдийнхөө дунд хинч биш болж хувирдаг нь бичигдээгүй хууль гэлтэй. Тэд хүссэндээ хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй бөгөөд үүний тулд хэнийг ч солиосолж мэдэх юм. Талархлаа илэрхийлж чаддаггүй найз. Бусдаас тусламж хүсэж өөрийнхөө амьдралд тулгарсан асуудлаа шийдүүлсэн хэрнээ хүний урманд баярлалаа гэж хэлж чаддаггүй хүмүүс бол чихрийг нь идчихэд цаасыг нь хайдаг арчаагүй зантай хүмүүс байдаг. Хэрвээ таны амьдралд энэ төрлийн хүмүүс байдаг бол эргэлзэх юмгүй харилцаагаа таслах нь зөв шийдвэр болно. Худал ярьдаг хүнээс хол байгаарай. Тэдний худал ярианд заримдаа эц төгсгөл гэж байхгүй мэт санагдана. Худал ярьдаг хүмүүс бурууг өөрөөсөө зайлуулж, саад бэрхшээлийг торж гарахын тулд юу ч гэж ярьж байж мэдэх хүмүүс. Тийм учраас аль болох эртхэн шиг тэднээс зайгаа барих нь чухал. Бусдыг байнга шүүмжилдэг. Хорвоо ертөнцийн цор ганцаараа л төгсгөн юм шиг аашлагчид хаасайгүй их байдаг нь харамсалтай. Тэдэнтэй хамт байхад стресстхээс гадна өөнтөгч шүүмжлэгч нэгэн болж хувирдаг сөрөг нөлөө байна. Бусдыг үл ойшоодог хүмүүс. Өөрөө л яриад байдаг, өөрөө л хийгээд байдаг мөртлөө бусдын санал бодлыг сонсдоггүй, өөрөөсөө бусад хүмүүсийг дорд үзэж, хинч биш мэтээр ханддаг хүмүүс хүний амьдралд хэрэг болох нь юу л бол. Тэд магадгүй нэг л өдөр таныг үл ойшоогоод сууж байж мэдэх юм. Хүн гэдэг олонний дунд орж, бусадтай зохицож амьдрах хэрэгтэй байдаг бол энэ төрлийн хүмүүс ихэвчлэн бусдыг үл ойшоох зангаасаа болж ганцаараа хорвоог туулах нь бий. Бусдын сэтгэл рүү ус цацдаг хүмүүсээс хол байх хэрэгтэй. Сайхан сэтгэлийн хариуд ус цацах нь тэр хүн таныг үл хүндэтгэж байгаагийн шинж бөгөөд өөрийнхөө мэдлэг боловсролын хэр хэмжээгч гэсэн бусдад харуулж байна гэж ойлгож болно. Дээр хэлсэнчлэн энэ төрлийн хүмүүс нь бусдыг ашиглахдаа сайн бөгөөд хүнд эргээд туслах болохоор ор сургаггүй алга болдог. Хүний сайхан сэтгэлийг мэддэггүй, ойлгодоггүй хүмүүс амьдралыг нь буснуулахаас биш таны амьдралд хэрэг болох нь юу бол.
Зорилго төлөвлөгөөгүй амьдрдаг хүмүүс. Амьдралаа төлөвлөдөггүй хүн хав харанхуй хонгил руу юу байгааг нь мэдэхгүй байж азандаа найдан орж буйтай адил. Ямар ч зүйл төлөвлөдөггүй хүмүүс ихэвчлэн бусдын сайн сайхан явааг харахал тавилантай. Альва ажил, үйл хэрэг бүгд сайдар төлөвлөгөөний үндсэн дээр бүтдэг гэдгийг хизээч мартаж болохгүй юм. Тиймээс амьдралын ямар ч зорилго буй хийх хоосон ярихаар цаашгүй хүмүүсийг эртхэн шиг амьдралаасаа авч хайх хэрэгтэйг зөвлөж байна. Бусдад итгэдэггүй хүн. Магадгүй энэ төрлийн хүмүүсийн бусдад итгэх итгэлийг хэн нэгэн үгүй хийсэн байж болох ч хорвоо ертөнцийн амьдарч буй бүх хүмүүсийг түүнтэй цаг ямагт адилтгаад байх нь утгагүй зүйл юм. Орой ганцаараа хорвоог туулна гэж нэгэнт байхгүй учраас бусадтай аль болох ярилцаж, харилцан итгэлцлийг хоорондоо бий болгох нь чухал. Бусдад итгэхгүй байгаа хүн танд итгэх нь юу л бол? Бусдыг гоочилдог хүмүүс. Тэр энэ тийм гэж бусдыг алхам тутамдаа гоочилж, доромжилж байдаг хүмүүсийн хажууд хамт байхад хамгийн хэцүү мэдрэмж төрөх өгөөд түүнтэй хамт байх мөчийг хардарсан зүудтэй адилтгаж болно. Учир нь өөрийгөө л бүхний ихэнд тавьж, өөрөө л хорвоо дэлхий дээрх хамгийн гайхалтай цор ганц нэгэн мэт ашиглаж буйг сонссон хинтж сайхан сэтгэгдэл төрөхгүй нь ойлгомжтой бизээ. Зорсондоо хүрч чаддаггүй найзаасаа хол байгаарай. Өмнөө зориг тавьж, түүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлөж, зүтгэхээс хайширч, хойш суудаг, ганц нэг удаагийн сад бэрхшээлд өвдгөн сөхөрч, юм л бол бууж өгөхийг илүү үздэг хүмүүс амжилтад хүрч, заримдаа энэ төрлийн хүмүүсийг харахад амьдрал урагшилж биш, аргашилж байдаг гэж санагдах бөгөөд тэдний ойр орчныхондоо нөлөөлөх муу нөлөөний үр дагавар ямар их хор хөнөөлтэйгээч. Онцгой бодолтой хүмүүсээс хол байгаарай. Аливаа зүйл болохгүй, бүтэхгүй гэж өөрийгөө болоод сэтгэл зүгээ бэлддэг хүнд хөгжил дэвшилгэж гарахгүй бөгөөд тэднээс шин зүйл хүсч хүлээж хийхийг нь харна гэвэл таны амьдралын нас ч хүрэлцэхгүй байж мэднэ. Ийм хүмүүс таны урам зориг, сэтгэлийн хат, хүсэл тэмүүллийг үгүй хийх бөгөөд тэр болгонд оролцож, учир шалтгааныг нь угаасаа болохгүй байсан юм хэмээн тайлбарлаад зогсож байх онцгүй бодолтнуудаас эртхэн зайгаа бариарай.